чөлөөний тав болох гэж байна. Тэгээ би яагаад ийм эрт боссон бэ гэвэл нэгдүгээр манай охин энд уцаар ирээд нойр олжчлаа. Хоёрдугаард өчтөр би видео бичлэг үзсэн. Comedy Lab-ын залуучууд маань бизнесийг нэгээч одоо ямар ч орлогогүй болчлоо гэд лооцсон бараад талбайдаа зогсож байгаа. Тэгээд би бодчихлээсэн л та. Пандемик эхлээд энэ цар тах эхлээд амар олон сар болчлоо. Жишээ нь миний хувьд жишээ нь 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл ингээд schedule хийсэн бүх энэ захиалгууд маань зураг авалтын захиалгууд маань бүгд цуцлагдсан. Тэгээ би тэр шугамар бол ямар ч орлохгүй болсон. Тэр хэмжээгээр миний гэр бүлэд хичээх чадамж тэр нөхцөл байдал бол нэлээд орцсон. Тэгээд би бодчихлээсэн л та. Ер нь бусад хүмүүс ямар байгаа бол гээд тэгсэн чинь уржигдаар 2 хоногийн өмнө би дэлгүүрээс гараад явж идэл нэг охин тэр бол нэлээд залуу охин байсан. 30 хүрээгүй тэгээд 4 хүүхэдтэй гэр оронгүй гэсэн пандемикээс л ажил хийх ямар ч боломжгүй нэдэргээд биччихсэн. Тэгээд гадаа зогсчихлээ л та. Тэгээ би тухайд бол ингээл яг ингээд боломжийн хараар би мөнгө өгöd явсан. Гэхдээ ингээд цааш нь ингээд бодоход энэ хүмүүс дахиад яах вэ? Одоо энэ хинцээ пандемик дуусч энэ хүмүүс орлоготой залах бол гэд бодоход бол аимшигтай. Бүр санаад багтахгүй санагдаж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь одоо ингээл энэ тэндээс өөр хэлбэрийн тахлууд, өөр хэлбэрийн вирусууд бас дахиж үүсэж ингэж гарч ирэх магадлал зөндөө гэдэг мэдээгээр ярьж илээ. Тэгээд үнэ бодол нь хамаагүй. Гэхдээ хэрвээ тийм болж гимэн тэр орлогогүй байгаа хүмүүс яах вэ? Одоо жишээ нь би бас яах вэ? Амар хэцүү санагдаж байгаа юм л та. Тэгээд би бодсон эдийн засгийн ийм хойлоод гэжтэй. Нэг нь баяжлаа мөнгөтэй болоход нөгөөдг нь заавал ядуурчдаг яагаад гэвэл баялаг хязгаарлагдмал учраас. Тэгэхээр би хаасын дээр Монголоос ирэл Америкт хурж ирэл ажиллал гэр бүлэд хичээгээл амьдрал ингээл байж байгаа маань бас хин нэгэн хүний боломжийг хуваалцж явах үе эсвэл хин нэгэн хүний боломжийг булааж явах уу гэж би ингээд амар боддог хгүй хаяа. Тэгээд хин нэгэн тийм боломжоо булаалгасан тийм хүмүүст туслахын санаж боддог. Гэхдээ миний боломж болцоо ерөнхийдөө ер нь бол хүрдэггүй. Би өнөөдөр бодож ирсэн би энэ гар утасны аппликейшн ашиглаад энэ жолооны өмнөлтөө сошиал намбартай хүмүүс бол ингээд мөнгө олох ажил их боломжтой байдаг штэ. Тэгээ би энэ Uber энэ Amazon Flex гэдэг энэ хоёр аппликейшнийг ашиглаад тэгээд өнөөдөр ажиллаад олсон мөнгө их баггүй тэр хин нэгэн годомжинд байгаа ямар нэгэн хүнд би бас тусалъя гэж бодлоо. Тэгээд энийгээ бас бичлэг болгоо та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. Та надтай хамтаагаарай. Жохоо ярихгүй бол хүүхдүүд маань унтж байна. Тэгээд явшаасаа та гарцгаая бүгдээрээ. Head to your pickup at 7300 Melrose A. America. Learn more at lays.com.
to those. Oh, I have. So much. Thanks so much. Welcome. Yeah, 5:30. What's your name? Joy, what's your name? Amazon хатаад сонсож байгаа. Ийм халуун өдөр 1100 өдөр бол аимшигтай. Би ажилтаа болтлоо. Бараг 1000 ачаа зөөсөн баха 1000 айлд очсон. Хамгийн гол нь ингээд ачаа зөөгөөд явахаар айгүй гоё газраар явдаг байхгүй, зарим айлууд маш гоё идэлэнтэй, маш гоё газар байдаг. Тэгээд бас ингээ өөр хотууд руу явдаг. Тийм учраас надад аялах бас нэг боломж өгдөг. Дээрээс нь би аялж явж байхдаа, буцаж явахдаа ачаагаар үржигчээд зураг авдаг, бичлэг хийдэг. Энэ ажил надад маш их таалагддаг байсан. Тэгтээ яг Malibu ruu явах юм. Bye. Харин минутын дараа Malibu авах юм байна. Яг би Malibu 12 хүн ачаа болгочоод тэгээд би Vana Boat гэж бодож байна. Хой боломж байгаа юм. Аялал мөнгө олно, ачаа хүлээн, тэгээд аялал, тэгээд зураг авах. Ийм гоё газар, ийм гоё байгаль үзээд аялдаг гэсэн үг шүү дээ. Яаж байгаа болох гэж байна? Балан ямар гоё гэж. Oh my god. Заримдаа юм баян айлд ачаа өргөхээр яг ингэж амьдрмаар санагддаг. Амар уран зориг өгдөг байхгүй юу? You're not coming. My whiskey on ice is melting down. My blood is running. Heart's beating fast. I'm counting down. You have 3 minutes. My whiskey on ice is melting down. My blood is running. All for you. All for you. Think it's safe to say we're over. I close my eyes until I'm sober. Think it's safe to. Ангийн сүүлийн ачааг болгочлаа. За ингээд халдваргүй жилтээ хийчлээ. Нэг нууц дэлгэхэд би 55 хоногийн энэ карантины үеэр 22 паунд буюу
10 хэдэн килограмм 10 хэдийн 10 хэдэн килограмм нэмсэн байгаа. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн том, хамгийн арчаагүй жин нэмэлт. Keep on running, heart's beating fast. I'm counting down. I have 3 minutes. This lucid dream is haunting me. I keep on running, all for you, all for you. I think it's safe to say. Гарах ямар гоё юм бэ? Гадаа гарах чинь бурхан минь. Гадаа гараад ямар ч зорилгогүй машин бариад явсан ч гоё юм.